Сайн байцгаана уу? За энэ оройн мэндийг хүргье. Ингээд Бурхны үгийг хүсэмжлэх үгүр маань ярилцлагын болон эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдөр хэлээд 9 дахь дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн сэдэв болохоор санхүүгийн тал дээр Бурханд хэрхэн найдах вэ гэсэн сэдвээр хоорондоо ярилцах болно. Тэгэхээр санхүү мөнгө гэдэг бол хүн төрөлхтний хувьд бол маш чухал асуудлуудын нэг байгаа. Ялангуяа энэ дээр Христ итгэгч хүн хэрхэн хандах ёстой вэ? Христ итгэгч хүн энэ санхүүгийн тал дээр хэрхэн Бурханд найдаж амьдрах ёстой вэ гэсэн энэ гайхалтай яриаг өрнүүлж гэрчлэлийг сонсохоор өнөөдөр онлайн студид зочныг урьсан байгаа. Тэгээд зочин маань студид айл хэдий ирсэн байна. Тэгээд гантолгоо гэгч маань ирсэн байна. Сайн байна уу та? За сайн байна уу Сүхэ. Орой минь. Орой минь. Тэгээ бид нэр ингээд нэвтрүүлэг маань ямарсан 9 дахь дугаар болсон байна. Тэгээд урилгын маань хүлээн авч ирсэнд баярлалаа. За тэгээд сайхан хаварчж байна уу та? Сайхан хаварчж байна. За та нар бас намайг урьсанд баярлалаа. За баярлалаа. За тэгээд студ маань бас сэргэлэн маань ирсэн байна. Сэргэлэн маань өнөөдөр эхний асуултыг асууж бас та бүхэндээ мэдчлэх болно. За өрөөний мэнд хүргэе. Бурхны үгийг хүсэмжлэх групп дотор ээлжид ярилцлагын булан маань явагдсаар байна. Явсаарч байх болно. Бид нар хийх болно, хийсээрч байх болно гэж хэлмээр санагдаж байна. За өнөөдөр маш хэрхэн хүндтэй бас яг Сүхбаатар Битторийн хувьд бол библийн сургууль сурж байхад бас манай ангийн багш кантолог багш маань яг ирсэн байна. За бас яг миний хувьд бас онцгой их чухал зочин байна гэж бодоод байна. За тэгээд кантолог багштай тэгээд дахиад энэ өрөө зочин болж оролцож байгаад бас баярлалаа гэж хэлье. За эхний асуултыг кантолог багшаас асууя. За өнөөдөр бол нөгөө санхүүгийн талаар бидний сэдэв маань бол сая Сүхбаатар бас танилцуулсан тийм ээ. Санхүүгийн тал дээр Бурханд хэрхэн найдах вэ гэх тийм. Энэ сэдэв дээр ялангуяа кантолог багш бас маш туршлагатай, маш амьдралын бас үзэж туусан гэрчлэл зөндөө юмнууд байгаа баха гэж бодож байгаа юм. За тэгээд эхний асуулт мөнгийг хайрлах хайр гэж кантолог багшийн хувьд яг юу гэж боддог вэ тийм. Одоо Библиэлд хэлсэн шүү дээ. Та нар мөнгийг бити хайрлаарай гэж хэлсэн тийм. Тэгээ мөнгийг хайрлах хайр гэж яг ер нь яг юу байдığım бол гэдэг асуултаар эхлэе гэж бодож байна. За энэ мөнгөний хайр гэдгийг бол би хувьдаа тэгж бодоод байна. Энэ бол мэдээж мөнгийг нөгөө шүтэнэ болгох, мөнгийг одоо бүх зүйлээс ихэнд тавих гэж бол ойлгож байна. За тэгээд ер нь бол Библиэлд тийм нөгөө мөнгийг хайрлах хайр нь бүх бузар мөнгөний үндэснэ гэж ингэж хэлэгдсэн байгаа. Тэгээд энэ бол нөгөө нэг мөнгийг хайрлах хайрын тухай Библиэлд бичгтээ хүний зүрх сэтгэл доторх дотоод асуудлын тухай ярьж байгаа. Энэ бол нөгөө материаллык эд зүйл боловч хүний одоо зүрх сэтгэлтэй холбоотой байдаг талаар ярьж байгаа. Тэгэхээр мөнгийг хайрлах хайр гэдгийг бол яг ингээд шууд тийм юм гэж ингэж тодорхойлоход бол бас тийм амархан биш байх. Гэхдээ би хувьдаа л энэ одоо Бурханаас илүүд тавих, Бурханаас илүүд үзэх бүх юмны ер нь ихэнд тавьж одоо шүтэнэ болгох гэж ойлгож байна. Тэгээд бас хэнийг хайрлаад байна вэ? Хэнийг одоо тэ чухал тооцоод байна? Юуг үнцэнтэй тооцоод байна? Энэ яг нөгөө хүний үнцний асуудал яригдана л да. Тэгээд хүн ер нь чухалчилж байгаа зүйлээ одоо хамгийн ихэнд тавьдаг баг. Тэгээд юуг чухал үзээд байна вэ гэдгээс болоод тухайн хүний үнцийн болон одоо үнэлэмж нь бол яригддаг баг. Тэгээд юуг үнцэнэ болгоод байна тухайн хүн гэж тэ. Тэгэхээр мөнгийг одоо үнцэнэ болгож, шүтэнэ болгож тэрний араас үгүй явж хайж одоо амьдрнаа л гэсэн утга. За Сүхбаатар микэнийхүү. Тэгээд итгэгч хүний амьдралын зорилго нь одоо мөнгө биш гэдэгтээ одоо та санал нийлж гин үү? Ер нь ямар шиг нийлэхгүй байна уу? Тий. Тэгвэл заримдаа хүмүүс мөнгөний төлөө ажиллах хэрэгтэй гэдэг тэгсэн чинь харин заримдаа мөнгөний төлөө одоо битгий ажиллаа гэж бас хэлдэг. Ер нь энэ тал дээр та бас өөрийнхөө үзлийг бодлыг хэлэхгүй юу? За тэгээд нөгөө эхэндээ эхнийх нь асуултыг давтаж хийж өгөөцөх вэ? Тий, итгэгч хүний амьдрал одоо амьдралын зорилго мөнгө биш гэдэгтээ одоо санал нийлж гин үү? Эсвэл нийлэхгүй байна уу? Тий, ер нь бол итгэгч хүний амьдралын зорилго дотор одоо энэ мөнгөний асуудал ер нь ямар байр суурьтай байд юм бэ гэдгийг та
За энэ айгүй чухал асуудал. Тэгээд ер нь бол нөгөө өнөөдөр тий санхүүгийнхаа тал дээр бурханд хэрхэнд найдах вэ гэж одоо надаас асуусан байгаа. Тэгээд яг энэ талаар та яриараа гэсэн. Тэгэхээр нөгөө нэг Христэд итгэгч хүний хувьд ер нь нөгөө хамгийн гол зорилго чи юу юм бэ? Зорилгоо тодорхойлох болно. Тэгээд юу вэ гэхээр бидний хувьд одоо санхүү, эд баялаг, мөнгөө одоо олох нь хамгийн чухал зүйл мөн үү гэдэг асуулт бол уран гарч байгаа тийм. Тэгэхээр нөгөө нэг энэ бол яг хамгийн чухал зорилго биш гэж бол би хувьдаа мэдээж нөгөө хүмүүс бас тийм гол зорилго биш юм аа гэж. Гэтэл нөгөө нэг зарим хүмүүс маань юу вэ гэхээр одоо бурханд итгэх итгэлээ ерөөсөө өрөөгдөх за санхүү мөнгөөр дутхгүй байх ч юм уу за эсвэл одоо эд хөрөнгөөр элбэг хангалуун байх одоо тэр бурхан ерөөдийн гинлээ өрөөгдөх гэсэн энэ зүйлийг айгүйх ингээд юу яадаг байгаа гол зүйлээ болгож бараг л одоо санхүүгээр өрөөгдөх нь цуглаанд яваад байгаагийн гол одоо тий зоригч юм шиг иймэрхүү хандлагатай хүмүүс хаяа байдаг л та. Тэгээд түрүүний нөгөө эхний асуулттай ч гэсэндээ холбоотойгоор яг хүн бол ер нь бол зүрх сэтгэл дотроо шүтэнтэй байдаг байгаа. Тэгэхээр одоо энэ мөнгө эд баялагийг шүтэнэ болгож ингэж амьдрнаа гэдэг бол тэр хүн бурханд итгээд байгаа юм бол ерөөсөө биш. Тэгээд би энэ дээр юуг онцлмоор байна гэхээр ер нь бол нөгөө санхүүгийнхаа тал дээр бурханд яаж итгэх вэ? Бурханд яаж найдах вэ гэдэг нэг хүний итгэлийн асуудал байгаа. Итгэлтэй холбоотой. Энэ бол тусдаа зүйл огтоос биш. Тэгэхээр нөгөө бурханд яг санхүүгийнхаа тал дээр найдана гэдэг бол найдвар гэдэг энэ үгийг ингээд харахаар итгэлтэй салшгүй холбоотой. Яг итгэл найдвар хоёр бол хамт яваад байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө итгэн гэдэг чинь бурханд итгэх тухай яриад байгаа тийм. Тэгээ яг би нэг сонирхолтой зүйлийг ярил л да. Ерөнхийдөө бол нөгөө энэ сэдвийн талаар бодож байхад хуучин гэрээн дээр хуучин гэрээг ингээд бүхэлд нь харах юм бол ерөөсөө л нөгөө Израиль бурхны ард түмэн одоо бурхнаар өрөөгдөх үгүй юу? За тухайн үед бол нөгөө газар нутаг байсан л та. За тэгээ газар нутаг дээрээ сайн сайхан амьдрах үгүй юу гэдэг нь тэдний бурхныг дагаж амьдрах үгүй юу гэдэгтэй салшгүй холбоотой байсан. Тэгээд Chris Wright гэдэг Английн одоо маш нэртэй алдартай тийм одоо scholar судлаач хүн байгаа л да. Тэгээд тэр хүн бол одоо хуучин гэрээний номон дээрээ бол юу хуучин гэрээний талаарх одоо ёс зүй гэсэн тэр номон дээр юу гэж одоо маш товч тодорхой бичсэн байсан бэ гэхлээр тий бид нар одоо гурвалжин гэж төсөөлөд үү. Тэгээд тэр гурвалжингийн орой дээр бурхан байна. Харин хоёр талд нь бол Израиль газар хоёр байна. Тэгээ нэг талд нь газар, нэг талд нь Израиль. Тэгээ ерөөс энэ гурвалжингаар юуг тайлбарлаж байгаа вэ гэхлээр Израильчууд ер нь сайн сайхан байх нь тэдний бурхантай харилцах харилцаатай шууд холбоотой. Тэдний одоо бурхныг дагах уу, дагахгүй юу гэдэгтэй шууд холбоотой. Энэ чихэндээ би өөрөө ингэ цаашаа тэгээ хуучин гэрээний бүхий л одоо хэсгүүдийг ингэ бодоод үзэхлээр ерөөсөө л нэг Израиль бурхныг яг дагаж түүний үг тушаалуудыг биднүүж амьдарч явах үедээ нөгөө сайн сайхан байсан. Тэгээд юу вэ гэхээр тэд нар бурхныг хайж орхиод л те шүтэнүүдийн араас явх үедээ тэд нар газар нутгаа алдчихсан ба. Яг энэ гурвалжингийн дагуу те Израиль ерөөсөө шүтэний араас явлаа. Замаас нь хацуулаа. Тэгээд газар нутаг дээрээс газар нутгаа эзэл авчихгүй ч юм уу эсвэл газар нутаг дээрээ ловж дайснууд нь тэдэнд лөө маш ихээр дайж довтолжтэй канон. За тэгээд тэд нар нөгөө эцэст бол яасан бэ гэхээр яг л тэр бурхнаас өгсөн амлалтын дагуу газар нутаг дээрээс арчигдсан юм харамсалтай төв байгаа л да. Тэгэхээр бид нар энийг ингээ бүхэлд нь бодвол маш сонирхолтой. Ерөөсөө тооллого ном болон дэд хууль бүх хэсгүүдэд ерөөсөө л Израиля хэрвээ чи те бурхан эзнээ дагаж түүний бүхэл хууль тушаалуудыг одоо сахиж байх юм бол чи тэр одоо бурхнаас Авраамд амласан газар нутаг дээр сайн сайхан байж чи ингэж амьдрнаа. Хэрвээ чи бурхныг хайж орхих юм бол бүх төрлийн одоо тий хараалын чам дээр буух болно. Гэт одоо дэд хууль номын 28 дугаар бүлгийг бид нар мэдчихэж байгаа шүү дээ. Тэр 28 дугаар бүлэг дээр бол ер нь хараал ба ерөөлийн хуулийг одоо бурхан тунхагласан. Тэгэхээр энэ хараал ба ерөөлийн хуулийг ингээд тунхагласныг нь харахаар маш сонирхолтой байгаад байгаа байхгүй юу вэ гэхээр энэ бол бурхан энэ хараал ба ерөөлийн хуулийг тунхаглахдаа
хүмүүс бид нарыг одоо хэрэгэлдэг эд материал хэрэгцээ за тэгээд амьдралд хэрэгтэй тэр одоо нэгсэндээ санхүү гэж те хангалт за үүнтэй холбож ярьсан байгаа. Тэгээ та бүхэн сайн мэдж байгаа 28 бүлэг дээр бол те хэрвээ Израилаа чи бурхнаа дагаж те одоо түүний тушаалуудыг дагаж амьдрах юм бол чи сайн сайхан байж одоо чиний бүх сав суулгач нь дүүрэн за мал хунарч өсөж үржин за тэгээд яг вэ гэхээр чи янз бүрийн яр шарахтай өвчин тусахгүй тэгээд хур бороо цаг улиралдаа орно тэгээд яг вэ гэхээр маш их ариун урагц авна тэгээд дайсан чинь чамаас те 7 замаар зүхтаана чи мөнгө зээлгүй харин чи бусдад зээлдүүлнэ гэж хэлж байгаа. Харин чи бурхан эзнээ орхиж тэг Канаан нутгийн шүтэнүүдийн араас явах юм бол бүх төрлийн хараалан чам дээр бууж чи яах вэ гэхээр те сав суулгач нь хоосрон цаг улиралтай бороо орохгүй байх болно. Мал хунарч өсөхгүй чи ариун ургац авахгүй байх болно. Яр шарханд баригдана. Чи дайснаасаа өөрөө 7 замаар зүхтана. Тэгээд чи зээлдүүлэхгүй харин чи зээлэх болно гэх мэттэй. Тэгээд Израилийн ерөөсөө сайн сайхан байх нь тэд нар бурхныг дагахгүй үгүй юу гэдэгтээ одоо яригддаг байгаа. За тэгээд ер нь бол одоо цагт ингээд аваад үзэх юм бол би бас заримдаа гайхдаг л да цуглаануудад одоо хүмүүс бас их буруу ойлголт байгаад идэг те ямар буруу ойлголт вэ гэхээр ерөөсөө тэр бурхан бол одоо бүтээгч учраас бүх дэлхийн одоо зүйлсийг одоо эзэмшдэг юм а. Тэгэхээр одоо тэр бурхнаас гуугаад лээвэл одоо өрөөгөөд лээ тэр бид нарыг одоо санхүүгээр өрөөх ёстой гэж бодцсон. Тэгээд тэгтэл нөгөө цуглаанууд ч гэсэндээ хаяада цуглаан дээр ингэж заадаг тийм. За тэр бурхан болвол ерөөсөө хүч чадалтай. Тэгэхээр одоо бурхан бол чадахгүй зүйл байхгүй учраас биднийг санхүүгээр өрөөж өгөөч. Тэгээ пастраа одоо миний санхүүгийн төлөө залбираад өгөөч гэж гуйгааддаг. Гэтэл үнэндээ одоо цагт ч гэсэндээ те хүмүүс яг бурхныг дагаж амьдрах, бурханд үнэнч байх. Эзний хууль тушаалууд юу гэлээ? Тэгээ эзний үгийг дагаж амьдрах, бурхныг хайрлах гэдгийг одоо чухалд үзэхгүй байгаа хэрнээ намайг санхүүгээр өрөөж өгөөч гэдэг ингээ гуйгаад байдаг те. Тэгээ гуйлгаа залбирлаад байдаг. Тэгээ энийг бол би нэг юу үнэхээр нэг биднээс буруу ойлголт байна гэж харж байгаа. Тэгэхээр ерөөсөө бичээсийн үндслийг ингээд харахаар хуучин гэрээн дээр ч тэр шинэ гэрээн дээр ч тэр те адилхан эзэн болвол тэгжил хэлсэн баг. Тэгээд энийг бол одоо жишээлбэл юу юм одоо ядуу байгаа нь одоо бурхныг дагахгүй байгаатай холбоотой гэж бол шууд ерөөсөө яриаггүй шүү. Энэ бол шал өөр асуудалтай. Харин тийм байна. За ганц болов багш ерөнхийдөө библийн сургалтын төв бас олон жил багшилж байгаа багш хүний хувьд яа хараг байхгүй ярианы сэдв библиэсээ баталгаа нотлогоо гаргаж тэгж ярих нь зүйтэй гэж уусаа бид нар ч боддог. Тэг багш маань ч гэсэн энэ өнцгөөс бас ярьж ах шиг байна гэж миний хувьд бодож байна. За тэгээд ер нь одоо яг энэ Йошуа номон дээр нэг юм үг байдаг штэ. Одоо Йошуа номын 1-ийн одоо 8 дугаар ишлэл дээр хуулийн энэ номыг амнаасаа салгалгүй байж өдөр шөнөгүй үүнийг бясалган үүн дотор бичигдсэн бүхнийг сахин биелүүл тэгвэл чиний зам өвдөлж чи амжилтанд хүрэх болно гэж те. Чи амжилтанд хүрэх болно гэж те. Эзэн бурхны хуулийг сахих юм бол амжилтанд хүрнэ гэж те. Тэгэхээр яа харахгүй сая багшийн хэлж байгаагаар ер нь яг энэ санхүүгийн ивэл ерөөл хангалт гэдэг зүйл бол энэ бидний бурханд итгэх итгэлтэй холбоотой зүйл юм а гэж бас юу яагаад байна л да. Ерөнхийдөө бас нэг тийм библийн бас санаа гарч ирж ах шиг байна тий. Тэгэхээр дараагийн асуултыг би энэ дээрээс асуух гэдэг байна. Ерөнхийдөө яг энэ библийн санааг одоо барууны prosperity theology одоо теолог заадаг зарим юм номлогч нар тий итгэгч нартай одоо ингэж зааж байгаа тий. Та нар ингээд одоо бурхан та нарыг эрүүл чирэг баян ад жаргалтай байхыг хүсдэг гэж. Одоо ер нь иймэрхүү номлуудыг маш хүчтэй одоо ерөнхийдөө зааж байгаа тий. Тэгэхээр энэ яг номлолыг ингээд хитрхи хүчтэй ингээд заагаад хитрхи ингээд сурталхуулга болоод явах юм бол яг ингээд юунд буруу вэ? Яг өнөөдрийн сэдвтэй та яг яаж холбох вэ тий? Санхүүгийн тал дээр бид нар одоо амжилт олоогүй хүнийг чи бурханд найдаг уу чи бурхан хангалттай итгэлгүй хүн байна гэж бид нар бас тэгж хэлж болохгүй тий. Тэгэхээр энэ тал дээр бид нар бас яаж ойлгох ёстой вэ тий. Санхүү гэдэг зүйл нь бурханд
итгээд сайн итгэсэн хүнд өгөгддөг юм уу? Сайн итгээг хүнд өгөгдөхгүй нэг тиймэрхүү зүйл болд юм уу? Энэ тал дээр бас багшийн хувьд те магадгүй чуулганд ингээд яг ийм хүн байж болно шүү дээ. Би бурхан амар олон жил залбирсан гэтэл миний амьдрал ягаад ийм хэвэндээ байгаад байгаа гэж те. Тэгэхээр яг энэ хүнд ягаад энэ зүйл тохиолдож байгаа юм те? Юу болж байгаа гэдэг талаар бас багшийн хувьд бас дэлгэрэнгүй бас ялгааг тайлбарлаж хуваалцах болов гэж бодож байна л да. За энэ сүүлийн хүнээс чи эхлэе. За энэ нөгөө би олон жил ингээ бурханд итгээд явж байгаа хэрнээ миний амьдрал яагаад ингэ байгаа юм бэ гэдэг асуулт нөгөө ингэж асуух уг нь бол бид нар ёсгүй байгаа. Яагаад гэхээр нөгөө бичээсээ харах юм бол хүмүүс санхүү болон хэрэгцээгээ хангах одоо тэр арга замыг нь зааж өгсөн байгаа тийм. Тэр юу вэ гэхээр Эхлэл номноос ахуулаад эзэн бол Адам Ева хоёрыг анх гэр бүл болгохоос өмнө Адамаар одоо хоёр төрлийн ажил хийлгэжсэн. Тэгээд нэгдүгээр ажил нь юу байсан гэхээр цэцэрлэг арчлах, хоёр дахь нь юу вэ гэхээр амьтдад нэр өгөх тэр одоо оюун ухаанаа ашиглах ийм потенциалаа ашиглах ийм ажил хийлгэжсэн ба. Тэгээд энэ хоёр ажлыг хийж байсныхаа хийснийхээ дараа Адам бол одоо гэрэлсэн ийм дүр зураг харагдаж байгаа тийм. Тэгэхээр ер нь бол нөгөө нэг Христэд итгэгч хүмүүс бид нар одоо санхүүгээр ивэгдэж өрөөгднөө одоо эд баялгаар элбэг хандлан амьдрнаа гэдэг чинь зүгээр нөгөө гараа тосоод суугаад тэгээд бурхан өгөх ёстой гэсэн ойлголтын тухай ерөөсөө ярихгүй байгаа шүү. Анхнаасаа бурхан Орчин ертөнцийн бүтээгээд хүнийг ажил хийхээр бүтээсэн. Ажил гэдэг бол юу вэ? Тэгээд тэр бид нарын одоо тэр хөрөнгө мөнгө олох, за санхүүгээ одоо хангалттай хангаж чадах тэр их сурвалжууд ерөөсөө ажил хөдөлмөр хийх, эсвэл бизнесээ хийх ч юм те. Хөдөлмөрч байх. Энэ зүйл бол ерөөсөө бичээсээ үндэслэлтэй. Тэгэхээр энэ залуу бол нөгөө нэг энийг ойлгох хэрэгтэй. Яагаад тэгэхээр шинэ гэрэн дээр ч гэсэндээ хэлж байгаа шүү дээ. Гуй тэгвэл өгнө, ир чай тэгвэл олноо тий тогш тэгвэл нээгднэ. Энэ чинь нөгөө бид нарыг зүгээр суухгүйгээр яваад одоо миний одоо хийж чадах зүйл юу вэ? Би юу хийснээрээ яаж би санхүү олж болох вэ гэдгийг тэр хүн бол ингээд өөрөө ирж чаага тогшоод залбираад тий ингэж яваад хөдөлмөрлөөд одоо олох хэвээр. За тэгтэл энэ талаар бол нөгөө яг тийм ойлголтгүй байж болох юм. Тэрнээс биш ингээд юу ч хийхгүй байж идэл бурхан ингээд өгж явах ёстой гэж ойлговол энэ айгүй өрөөсгөл. Юу гэхээр ерөнхийдөө яг нөгөө санхүүгийн хувьд бурханы хангалт гэдэг зүйл нь юу гэж штэ таны хувьд те итгэл найдвар гэдэг зүйл нь хоосон биш. Энэ заавал яг тийм бодит зүйл учраас те хэрвээ итгэж байгаа хүмүүс тэр хүн хөдөлмөрлөдөг. Хэрвээ хөдөлмөрлөж байгаа бол тэр хүн санхүү олддог. Тэр хүний амьдрал болж бүтчихэдэг гэсэн ерөөхдөө нэг юм санаа гарч ирж байгаа шиг байна те. Дээрээс нь бурханд үнэхээр итгэж байгаа учраас те бурхан бол миний найдвараа гэж бурханд найдвараа тавьж гин өгч. За тэгээд түрүүний би тэр нөгөө санхүүгийнхаа тал дээр бурханд найдна гэдэг үг маань итгэлтэй холбоотой гэж хэлээд исэн шалтгаан яг үнэхээр бурханд те яг итгэж байгаа юу гэдгээ өөрийгөө шалгаад үзэх хэрэгтэй. Зарим хүмүүс те Христ Есүс үнэхээр үхлээс амьсан гэдэгт итгэхгүй байгаад байдаг байхгүй. Тэгсэн мөртлөө цуглаанд маш их олон жил явдаг. Тэгээд Есүс үхлээс амьсан гэдэгт итгэхгүй байгаа мөртлөө те нөгөө намайг санхүүгээр өрөөгч гэж ингэж нас асуул хэцүү асуудал болно. Тэгэхээр нөгөө асуудал байгаад байгаа байхгүй. Та үнэхээр Христ үхлээс амьсанд итгэдэг үү? Үнэхээр Есүс эзэн те ариун одоо онгон Мариагаас ариун байдал дотор эр хүний оролцоогүйгээр яг ихийн хөвлөд бурхны оролцоотойгоор бүрлдээд үнэхээр тэр төрсөн гэдэгт итгэдэг үү? Хэрвээ энэ хүү зүйлсэд итгэдэггүй бол те үүнд итгэдэггүй бол одоо яг ингээ бид нар өөрсдөө бодох хэрэгтэй болж байна. Үүнд итгэдэггүй бол итгэдэг гэж өөрийгөө үзэхэд хэцүү болчих жоохгүй хувь хүн. Тэгэхээр нөгөө саяны чиний ярьсан зүйлтэй бас үүгээр холбоотой. Тэгэхээр итгэж байгаа хүн бурханд найдаж шүү дээ, тийм? Итгэж байгаа хүн бурхан бол амьд. Тэр Есүс эзэн бол үнэхээр үхлээс амьсан тэр ариун сүнсээрээ бидний дотор амьдардаг тэр үнэхээр эзэн. Тэгэхээр итгэж байгаа хүн бол бурханд би санхүүдээ найдаж шүү дээ. Бурхан бол гэхдээ яаж ямар ч арга замаар хангаж өгөх чадвартай гэж. Тэгэхээр энэ тийм байна. Байдаг гэж итгэх нь хангалттай биш гэдэг байгаа юм. Бурхан байдаг юм шиг байна. Тэр бүтээгч байдаг юм шиг байна гэдэг бол нөгөө хангалттай итгэл биш. Нөгөө Яаков номон дээр хэлсэн байгаа тийм. Диавол ч гэсэндээ бурханы оршин тогтнолд итгэдэг, бас чичирдэг. Тэгэхээр ийм итгэл чамайг аварч чадна гэж юу гэж Яаков номон дээр
аимшигт гаргалсан байгаа шүү дээ. Тэгэхээр энэ За яг тийм би байна. мэдээж Ааха. итгэлийн талаас ярьж Тийм. байгаа шүү. Тэгэхээр итгэдэггүй бол нөө бурхнаас санхүүгээ эвээлгэн гэсэн ойлголт жоохон хэцүү болоо гэж. Тэгэхээр яг би итгэгч хүмүүсийн тухай мэдээж ярьж байгаа л да бид нар те. Гэтэ бид нар өөрсдөө шалтгаалж байна. Би тэр бурханд яг яаж итгэх юм бэ? За тийм байна. Тэгээ үргэлжлүүлээд яг дараагийн асуулттай их холбоотой ярих уу? За. За та энэ дээр окей. За. Энэ ханаас нь явж ирсэн байгаа. За тэр prosperity gospel буюу одоо баячхын сайн мэдээ гэдэг бол зөвхөн мөнгө санхүүгийн хувьд ч яригдахгүй энэ бол маш өргөн хүрээтэй. Тэгэд бас юу гэдэг вэ гэхээр те итгэгч хүмүүст одоо ер нь л одоо те өвчин зовлон муу ухаа зүйлс бараг л тохиолдох ёсгүй юм шиг одоо өвчин байвал тэгэл те шууд итгэрээд л муу ухаа зүйлс амьдралд нь ингээд байвал дорхны асуудал шийдэгдээд л те. За тэгэл хөрөнгө мөнгөний тал дээр ч гэсэнтэй гачигддаг дутагдахгүй амьдрах ёстой гэж ингэж зааж байгаа. Тэгээд тэрийг бол нөгөө баячхын сайн мэдээ гэж хэлж байгаа нь юу вэ гэвэл одоо яавал бурхан таныг санхүүгээр өрөөх вэ гэдгийг одоо айгүй жоохон тийм сонин өнцгөөс зааж байгаа юм л та. Тэгэнгүүтээ хүмүүсийн анхаарлыг маш их татдаг байна. Тэгээд харин чиний асуусан асуултан дээр хэрвээ итгэгч нэг нь одоо тий эзэн дүүлчилж зөвхт байдлын төлөө явж байгаагийнхаа төлөө тий одоо гачигдад дутагдж байж болно штэ. Гачигдаж байж болох байх. Яагаад гэхээр Хурдан номон дээр буулан дээрх сургаал дээр юу гэж бичсэн бэ гэхээр тэгсэн байгаа шүү дээ. Зөвхт байдлын төлөө өлсөд цангаагтд ерөөлтэй явж тий. Тэгэхээр нөгөө итгэгч хүн нь дандаа л одоо юугаач дутагдахгүй явах хэрэгтэй гэж бол би хэлэхгүй. Яагаад гэхээр угаасаа бид нар өөрсдөө ч гэсэндээ маш их одоо янз бүрийн амьдралаар орж гарсан л байгаа. Бид нар нөгөө эзэн дүүлчлэхийн тулд те дутагдж гачигдж явж исэн үеуд одоо тийм манай Монголын одоо анхан үеийн пасторууд гэж хэлдэг 90-ад оны одоо ахлагч удирдагчид байсан хүмүүс өдөрөл гачигдж дутагдж үтсэн. Тэгэхээр энэ бол нөгөө ганцхан тэднээс ч биш Библиэлд ч гэсэндээ Паул хэлдэг те би баян байхыг ч мэднэ, элбэг хангалуун байхыг ч мэднэ, гачигдж дутагдахыг ч мэднэ. Би зарим ад үзэгдэж атсаг нөмөрч ингэж амьдарч исэн хөөн гэж те. Тэгэхээр энэ ч бол айгүй гой нууц цаана явж байгаа байхгүй юу? Юу гэхээр Христэд итгэгч хүмүүс нь тэр одоо мөнгө санхүү за эд баялаг гэдэг байгаа зүйлийг хамгийн нэг номер тавьдаггүй байна. Тийм учраас энэ нь бол хамгийн чухал зүйл биш ээ гэдгийг мэддэг те. Тэгээд түрүүний хэлснээр үнэхээр тэр одоо Христэд итгэгч хүмүүсийн хамгийн гол зорилго одоо санхүү мөнгийг ихээр олох ч юм уу, эд баялагийг ихээр олох явдал мөн үү гэсэн асуулт гараад байгаа байхгүй. Окей, тийм байна. За, сүхөө асуух. За. Тэгвэл одоо сая одоо ингээд та ерөнхийдөө тодорхойлтуудыг яриад ерөнхийдөө бас зүйлүүдийг ярьлаа. Гэхдээ одоо бас таны хувьд одоо санхүүгийн тал дээр хүнд нөхцөл байдалд орсон үе байдгүй. Нууц биш бол одоо хуваалцах болох уу? Бас энэ талаар гэрчлэл хуваалцах зүйл байна уу? Ийм зүйлийг бас та хуваалцахгүй юу? Амьдралын туршлагаасаа. За тийм. За мэдээч нөгөө нэг итгэлийн амьдралаар явж байхад бид нарт гачигдж дутагдах зүйлс гачигдж дутагдах цаг үе ч гэсэндээ мэдээж 90-ад онд бол байсан. Дөрөвд бол нийгмээгээл те бүгдөө л хэцүү дэлгүүр хоршоонч хоосон тийм байсан үе шүү дээ. Харин би ямар гэрчлэлийг онцолж ярмаар байна гэхлээр манайх нэг байр худалдаж авсан талаарх гэрчлэлээ товчхон ярья. Гэтэ энэ ер нь миний гэрчлэлүүд их урталтай. Тийм гэхдээ би товчлохыг хэлчихье. За тэгээд ер нь бол манай нөхөр дээр хоёулаа UBC-д багшилдаг. Тийм учраас яг бид нар дээрхэн үеэсээ ахуулаад манай UBC бас санхүүгийн бас тийм ч одоо хангалттай хүчтэй тийм байгууллага биш. Бид нараа бүгд одоо эзэн дуудлагынхаа дагуу явцгааж үйлчилцгээж байгаа тийм. За тэгээд бид хоёр цалингаасаа ингээ байр худалдаж авъя гэвэл одоо айгу хэцүү боломжгүй тийм үе. Тэгээд яасан бэ гэхлээр ямар тач гэсэндээ
100 одоо байраа зараад за тэгээд тэрэн дээрээ одоо тодорхой хэмжээгээр цалингаасаа одоо бага хэмжээний өр тавиад одоо нөхөж төлж исэн. Тэгээд тэр үед бол нөгөө ямар тач гэсэндээ бид тэр 2 өрөө байраа бол авч чадсан. За тэгээ энэний дараа бол яасан бэ гэхээр хүүхдүүд маань аяг өсөөд ингээд өсвөр наснд очоод хоёулаа ингээд багталцахгүй болоод нэг тиймэрхүү тэгээд бид хоёр одоо бизнес залбирлаа л та. Тэгээ би юу залбирсан гэхээр эзэн бурхан минь ээ. Одоо хүүхдүүд маань ингээд том болж байгаа учраас дахиад нэг өрөө хэрэгтэй байна. Тэгээ одоо энэ байраа бид нар яаж өрөө тэгээд ер нь бол нөгөө итгэгч хүнийхээ хувьд те хичнээн одоо ингээд цалин мөнгө маань байр авахд бол мэдээж хангалттай биш. Тэр үед бүхэл байгууллага, бүхэл хүмүүсийн цалин бол тийм л төвшөнд байсан. Одоо бол бас арай өөр банкнаас зээл өдөрч янз бүрийн мөнгө авах гарч иж те. Тэгээд залбираад нэг хэсэгтэй л ингээд асуусан. Эзэн минь ээ би эднэр одоо яах ёстой вэ те. Тэгээд хажуугаар нь хүүхдүүдийнхээ төлбөрийг төлөх хэрэгтэй. За тэгээд та боломжтой бол манай байрыг ингээд 3 өрөө болгож өгөөч гэж би зүгээр л ер нь бол залбирсан баг. Тэгсэн чинь 2 өрөө байрын маань нэг өдөр нэг хүн ингээд худалдаж авъя гэж айгүй хутастаад байна. Тэгээд бид хоёр болохоор яасан гэхээр нэг жил хөслүүлээд тойлоо одоо тэр мөнгөөр нь юу яад юм уу одоо баг хэмжээний одоо өр үлдсэн байсан тэрийгэ төлдөг юм уу гэж бодоод байжсэн чинь ингээд утастаад байна. Тэгэхээр за бид хоёр ингээд нөө байраа зарахгүй уучлаарай хөслүүлнэ гэж зар тавьд юм аа. Бид хоёр өөрсдөө гэр оронгүй болж магадгүй гэж үнэнгээ хэллээ. Тэгсэн чинь нөгөө хүн маань та хоёр тэгээд хичнээн саяар өгчөөчтэй гэл ингээд амар нөгөө тоомог нь хэлээл бүр ингээл аюух авах хэрэгцээ байна гэх ингээл утастаалахлаар. За бид хоёр компани дээр очиж судлаадах яг. Тэгээ эхлээд тэр хүмүүс 50 хэдэн саяар авъя гэсэн. 53 байна уу? За тэгсэн чинь бид хоёр компани дээр очисон чинь байр ерөнхийдөө 60 хэдэн сая болцсон биш үү? 2 өрөө байр. Тэгэхээр за хаа нөгөө бид хоёр одоо ерөөс 50 хэдэн саяар зарч чадахгүй уучлаарай. Заруул 60 хэдэн саяар зарах юм. Гэхдээ яг зарыг шийдээгүй зүгээр тэгж хэлсэн. Тэгсэн чинь тэр ах за тэгвэл би авъя гэж. Тэгэхээр ахаа уучлаарай бид хоёр гэхдээ айгүй сайн бодох хэрэгтэй байна гэтгсэн чинь. Үгүй та хоёр тэр байраа зарчаач те. Надад үнэхээр хэрэгцээ шаардлага байгаад байна. Бид нар ингээд 2 3 гэр бүл хамт амьдраад байгаа маа. Манай дүүгийнх ээж нь одоо аав маань сайн нас орчлаа. Ингээд ээж дүү нүдэн гарах гэх юм аа. Тэгэхээр нь бид хоёр компани дээр 3 өрөө байр судалсан чинь ингээд 75 сая орчим байж шүү. Тэгэхээр нь хоёлаа нөгөө ахад дахиад утастаад ахаар нахаа уучлаарай бид хоёр ингээд байраа ер нь зарвал тий ер нь бол 75 саяар зарах юм байна гэд хэлсэн. Тэгсэн чинь нөгөө ах чинь тэгсэн ч гэсэндээ би авъя гэж тэгдсэн. Тэгэхээр надаас нэг 2 3 насны хүн байсан л да. Үнэхээр авахыг хүсэжсэн. Тэгэхээр нь бид хоёр заа байсяана үнэхээр авахыг хүсээд байна. Тэгээ нэг уулзлаа, ярьлаа. Тэгсэн чинь нөгөө компани дээр очисон чинь 3 өрөө байр гэсэн чинь яг бүр 76 сая 500 гэд бийж шүү. Тэгэхээр нь бид хоёр нөгөө нэг за сая 500 мөнгө чи их мөнгө штэ одоо бид нар шиг хүмүүс төлж чадахгүй байх гэдэг айгүй айгаад сүрдээд нөгөө ахыг дахиад утасдахаар нь ахаа бид нар заруул одоо 76 сая 500 зарнаа гэдэг ингээд хэлэхгүй. Тэгсэн чинь нөгөө ах чинь ингээд дуун сонирн болоо. За ер нь бол та хоёр одоо үнэ 4 удаа нэмлээ. Би ер нь авах боллоо гэсэн баг. Тэгээд тэр үед нь бид хоёр уцаа унтраачаал ингээд хэсэг бодлоо. Тэгээд ингээд залбирсан чинь энэ хүнийг бурхан бид хоёрт явуулсан юм шүү. Яагаад гэхээр те бид хоёр зарыг гэж бодоочгүй. Тэр яг энэ бурхнаас явуулсан хүн байна гэдгийг бид хоёр мэдсэн баг. Тэгээд бид хоёр буцаж утастаад заахаа та 75 саяар авдаа. Гэт бид тэр зоригтойгоор одоо сая 500 гэдэг бол одоо их жоохон мөнгө шүү дээ. Тэр үед асар их мөнгө шиг санагдсан. Тэгээд амар өөр тавьж үзээг утаас санаа зовж мавал ингээл яаж төлнө мөлнө гэж бодсон чинь одоо бидний санджснаас хамаагүй илүүгээр одоо амархан төлөгдсөн байна. Тэгээд тэр ах бол тгийгээ. Тэгээд шууд бид нараас одоо 75 сая төгрөгөөр байрын маань худалдаж авсан тийм. Тэгээд юу гэсэн үг гэвэл бид хоёр уг нь бол 40 хэдэн саяар худалдаж авсан байсан л да. Тэгээ яг нөгөө ханш өсөөдөөс учраас буцаагаад юм авахд хэцүү байх гэж бодож исэн ба. Тэгээд ийм арга замаар ингээд бурхан бол миний
залбирч ирсэн залбиралд хариулж одоо хүүхдүүд маань аюу том болцоосон. Тэгээд тэд нар тусдаа өрөөх хэрэгтэй байсан. Тэгээд одоо яг энийг нөгөө та хэд нууц биш бол гэж асуусан учраас тий би ярьж байгаа шүү тийм. Тэгээ энэ дээр энэ дээр яг ярьчихгүй яа. Яг нэгэнт ингээд бас гэр бүлийн талаар ингээд ярьж байгаа. Тэгээ миний хувьд бас яг ганц толгой багш та бас энэ жил ойр байсан сурж авах оюутан байх хугацаанд шавны байсан учраас бас ойр байсан л та. Тэгээ ерөнхийдөө багш нарынхаа бас заримдаа амьдрал үс гэрчлэлийн сонсон урам аавн тийм үед бол зөндөө. За тэгээд танаа хүүхдүүд ч одоо айгүй том болсон тий. Тэгэл танаа хүүхдүүд чинь би бас юу лээ танаа хүүхдээ илүүдээ найз үлээ фэйсбүүкээр ямар ч байсан найзууд байгаа. Тэгэл ингээл харахад нөгөө танаа хүүхдүүд чинь гадаад одоо Австрал үлээ дээ хоёлаа. Австрал сурсан тий. Тий, тэгээд Австралиас ингээд сураад явж байгаа тий. Тэгээд айгүй мундаг бас тэр айгүй мундаг онц сурдаг мөрдөг гэж бас ингээд сонсч ирсэн. Тэгэхээр бас яг ингээд яг энэ багшийн ярьсан гэрчлэл дээр бас нэг зүйлийг ингэж бас холбоод лайв үзэж байгаа хүмүүстээ бас хэлмээр санагдаж байна л да. Бидний бурхан бол бас үнэхээр одоо бид нэр тэгээ боломжгүй нөхцөл байдалд биднийг удирддаг штэ тий. Бид нар одоо хүнийхээр харахад яана ямар амар юм бэ тий. Тийм нөхцөл байдалд орох үед бидний бурхан бол өдөртөж өөрийнхөө арга замаар гайхамшиг хийдэг. Тэр бол үнэн. За үргэлжлүүлээд багшаасаа нэг зүйлийг бас нэг асуултыг асуумаар санагдаж байна л та тий. Үргэлжлүүлээд нэгэнт хувийн амьдрал руу орсон учраас бурхан таныг тий маш хүнд нөхцөл байдалд ингээд бүр хүнд нөхцөл байдалд орсон үед чинь тий таныг яг хэрхэн яг тэр нөхцөл байдлаас гаргаж ирсэн бэ? Тэг бурханы яг тэр гайхамшиг таны амьдралд юу болж ирсэн бэ? Магадгүй та хоёр багш маань юунд гадаад дотоод сурж байгаа үе тэр сургалтын төлбөр мөлбөр гэдэг ч юм уу тэр том зүйлүүдийг юу яаж давж ирсэн бэ гэдэг ч юм уу. Магадгүй амьдралаас нэг жишээг ахаад нэг жишээг гаргаж ирээд хуваалцаад танилцуулбал ялангуяа санхүүгийн хүнд нөхцөл байдалд орсон үед бурхан яг яаж туслав? Сая бол яг нөгөө байрны тал дээр бол ярьсан тий. Тий. За мэдээж нөгөө яриул зөндөө их одоо гэрчлэлүүд байгаа ч гэсэн тий. Нөгөө гэрчлэлээс ер нь бол хүмүүс юм сурж байгаа хаа гэж бодож байна. Тэгээд би товчхон баг одоо цаг авах тийм гэрчлэлийг ярих гэж бодож байна. Тэгээд гадаадд сурж байхад бол яг заримдаа одоо жоохон хэцүү байдалтай нүр тулж ирсэн одоо бичиг баримт маш хүнтэй байдаг ч юм уу те хүүхдүүдийн виз гарахад ч юм уу. Гэхдээ тэнд бол ерөнхийдөө гайгүй байсан байгаа. Харин нөгөө үнэхээр одоо айгүй хэцүү байдал байсан гэвэл бид нар 90-ад оны үед одоо те эзэн бурханд үйлчлэхийн тулд одоо үнэхээр бурхан бол дуудчихжээ гэдгийг дуудлагаа үнэхээр тодорхой мэдчихсэн учраас эзэнд үйлчилж чуулгандаа үйлчлэхийн тулд те цуглаан хийхийн тулд одоо ямар ч одоо хооломжгүй хийж байхгүй хэрнээ ингээд эзэлт байгаа үйлчлэл хийжсэн цагууд бол байгаа л та. Харин саяны чиний асуусан дээр илүү их одоо онцлог гин одоо яг таарах зүйл нь юу вэ гэхээр нэг удаа ингэсэн манай том охин чинь одоо ингээд Австралид сурахаар явх үед ер нь бол юу ч тодорхой байгаагүй л те. Тэгээд юу тодорхой байсан бэ гэхээр бурханд итгэж байгаа итгэл маань байсан. Тэгээд манай охин өөрөө нөгөө нэг scholarship буюу сургалтын төлбөрийн хөнгөлөлт авч чадсан байгаа. Тэгээд бид нар эзнээс ингээд залбирчихгүйгээд одоо энэ хүүхдийг явуулахгүй яах өөрөө ингээд сургалтад хийцэж जैन. За тэгээд сургалтын төлбөрийн хөнгөлөлт авчлаа. Одоо амьдрах мөнгө хэрэгтэй гэж тэ. Тэгэхээр энд бол маш гоё гэрчлэл болсон байна. Нэг удаа тэгээд манай охин одоо яах вэ гэд бид нартай ярилцсны бид нар эзнээс гуйж залбирч байгаа. Ер нь явуулъя гэж шийдсэн байна. Тэгээд охиноо ямар тааж гисэн онгоцных нь билетийг аваад явуулсан. Тэгээд очиод яг хаана байх уу, яаж амьдрах уу гэдэг нь ерөөсөө тодорхой биш. Тэгээд бит хоёрын нөгөө таньдаг хоёр хөгшин байгаа л да. Тэгээд тэр хоёр маань яасан гэсэн чинь өөрсдөө харин асууж байна. Танаа охин одоо Австралид ирэх гээд байна гинэ. Тэгээд нөгөө тосож авах хүн байгаа юу гэж асуусан. Тэгээд бид тээр байхгүй гэж хэлсэн чинь бид хоёр тосож авъя гэсэн. Тэгээд тэр хоёр манай охиныг онгоцны бодол дээр тосож авангуудаа гэртээ авчиад тэгээд бүтэн сар
гэртээ байлгасан ба. Тэгээд өөрсдөө юу гэсэн гэхээр аль нэг улс оронд одоо сурах гэж байгаа хүн очиод ингэ тасах хэрэгтэй юм аа. Тэгэхээр бүтэн сар манай гэрт байж болох уу гэж бид нараас асуусан. Болно гэсэн. Тэгээд бид нар байр олоход нь тусалъя гэсэн. Тэгээд нөгөө хоёр хөгшин маань манай охинтой хамт нэг өдөр машинаас агаад одоо тэрэлжээс Улаанбаатар орох дайны ер нь хол гэж байгаа байхгүй. Тэгээд хот руу орж илдээ. Тэгсэн чинь гурлаа өдөржингөө яваад нөгөө их сургуулийнх нь иргэн тойронд ерөөсөө нөгөө олигтой байр олдохгүй. Тэгээд байрнууд ер нь бол тийч маш хүнтэй 7 хоногт л одоо тий 800 долж үнэтэй ч юм уу тий 750 долж үнэтэй ч юм уу маш хүнтэй 7 хоногт. Тэгэхээр одоо ерөөсөө айгүй ингээд боломжгүй санагдчих. Тэгээд нөгөө оройн нэрээд гурлаа ингээд ядраад гэртээ ингээд байж ич гинэ. Тэгээд эзнээс залбирсан л аа. Би тойр бол залбирал байж байгаа. Тэгсэн чинь ингээд нэг тэр хоёр хөгшний маань танил нэг лютеран пастор утастаж гин шүү. Тэгээд утсаа авсан чинь нөгөө гэрээ эзэн ах утсаа авсан чинь сайн уу юу байна? Танаахан сайн уу гэсэн чинь манай нэг Монгол охин ирчээд байна. Их сургууль төгснөө. Тэгээд байр хайсан ч болохгүй. Бид өдөржингөө л явлаа гэж хэлж л дээ. Тэгсэн чинь яг тэр сургуулийн чи хажууд манай цуглааны нэг айгүй сайн гэр бүл байдаг шүү дээ. Би тэднээс асуух уу? Тэднэрт яг ам бүл хэрэгтэй байгаа тэгсэн байгаа тэр хүн. Тэгсэн чинь тэгээч тэгвэл асууж өгөөч тий. Тэгээд ер нь бол төлөвлөөгүй байсан хүн өөрөө гаднаас утастаад тэгээд цуглааныхаа хүнээс асууж өгөхөр болоод тэгсэн чинь тэр айл нь үнэхээр нөгөө бүл хэрэгтэй байсан айл байхгүй. Тэнд бол хүмүүс маш их одоо амьдрал нь сайн, улс орн нь баян чинэл өгдөг. Ер нь бол мөнгө цаасаар дутдаг юм байна л да. Тэрнээс биш нөгөө байраа хөсөлгөхийн тулд манай охины гэртээ байлгах гэж зориогүй. Тэгээд тэр гэр бүл бол яасан гэсэн чи бид нар үнэхээр тэр охины гэртээ байлгах дуртай байна. 3 жил сургуулаа төгсөх хүртэл бид нар байлгаж байна гэж асуусан. Тэгээд бид нар бол бараг үнгүү шахав гэж те. Одоо үнгүү шахав манай охиныг одоо ингээд 3 жил гэртээ суулгасан. Тэгээд дээрэс нь хоол ундын даасан байгаа. Тэгээд манай хүн бол яг маш бага мөнгө төлсөн л доо тэр харын тийм яг хажуугаар нэжтэй хийсэн тэгээс нь хөл сурсан. Тэгээд ерөнхийдөө ерөөсөө харагдахгүй байгаа ч гэсэн итгэлээр харах юм бол бас юм байж идэхтэй. Гэхдээ энэ бол мэдээж хийсвэр юм уу эсвэл одоо хий хоосон одоо хөв цөглөх тийм итгэлийн тухай бас яриаггүй тийм ээ. Тэгэхээр юу вэ гэхээр бурхан бол өөрөө бүх зүйлийг мэддэг. Тэр юу гэж хийж чадaltaй. Тэгээд ерөнхийдөө багш нь түрүүний гэрчлэлтэй холбоотойгоор ч гэсэн хэлмээрсэн зүйл нь ер нь бол би яг иймэрхүү гэрчлэл хуваалцах их дуртай биш л дээ. Хүмүүс нөгөө буруу ойлгочих гээд идэг талтай тийм. Юу вэ гэхээр ерөөсөө бурхан бол бирд юм байна ч юм уу эсвэл нөгөө баячхан сайн мэдээ чи үний юм байна гэдэг нөгөө буруу ойлгочих үедээ гэдэг иймэрхүү зүйлийг би тийм их одоо хүмүүстэй хуваалцдаггүй байгаа. Тэгээ яг босон явдал бол юм. Тэгээд манай охин одоо сургуулаа төгсдөл биднийд хамгаалагдаж тэгээд амьдарч бас ажиллаа хийж тэгээд бүл хэрэгтэй байгаа гэсэн нь бол яг нөгөө тэр хоёулахнаа үлдсэн 3 хүүхэд нь тусдаагараа явцсан. Тэгээд ихч цаархнаа үлддэг. Нөхөр нь бол өглөө хар үүрээр ажилдаа явдаг тийм Ford компанид ажилладаг. 4 цагт босоо явждаг. Ганцаар шүм тийм айл байсан. Тэгээд ихчид тань олгож манай охиныг гэртээ байлгасан баг. Тэгээд эзэнд бол маш их таалагдсан. Ийм Байгальтай юм аа. тийм. Бурхан бол За баярлалаа. Тэгээд угаасаа энэ гэрчлэлүүдийг сонсоод хүмүүс ч гэсэн бас олон зүйлийг суралцаж бас ингэж найдах хэрэгтэй, ингэж залбирах хэрэгтэй гэдээ бас суралцж байгаа хаа. Тэгээд бас энэ хүү гэрчлэлээсээ суулцж чад маш баярлалаа. Тэгээд нэг ийм асуулт байна л да нөгөө нэг за одоо эргээд бас Библийн асуултаас бас эргээд орохыг хүсэж байна. Шинэ гэрээний асуулт байна л да. Тэгээд нөгөө нэг Ананы Сафира хоёрын түүх Библиэд гардаг тийм ээ. Тэгээд тэр хоёр мөнгөний шунлаас болж одоо ингээ бурханд шийтгүүлсэн. Тэгвэл энэ хоёрын одоо түүхийн энэ хоёрын тал дээр ер нь таны үзэл бодол юу гэж байдаг вэ? Одоо жоохон шинэ гэрээний асуулт асуух юм бол ер нь та энэ хоёр дээр юу гэж бодож байна? Эндээс ер нь хүмүүс ямар сургамжийг аваасаа гэж ер нь хүсдэг вэ гэж танаас асуумаар байна. За Анана Сафира хоёрын түүх бол яг бас шууд тийм санхүүгийн хувьд итгэмжгүй байсан гэдэгтэй холбогдохгүй байгаа уучлаарай. Тэгээд юу вэ гэхлээр Анана Сафира хоёр бол тийм хамгийн гол асуудал ерөөсөө нэр хүнд олж авахын тулд
худлаа ярьсан баг. Тэгээд ялангуяа эзний сүнсийг одоо хуурам эхлэх гэж оролдоно гэдэг бол боломжгүй зүйл. Яагаад гэвэл Үлс номон дээр тухайн үед бол Пентекостийн өдөр аль хэдийн болчихсон хүмүүс ариун сүнсийг хүлээгээд авчихсан байсан. Тэгээд Петр бол нөгөө ариун сүнсээр одоо мэдчихсэн. Тэгээд Цафирад юу гэж хэлж байгаа гэхээр танаа нөхрийн цогцыг авч гарсан хүн ирчүүд одоо орж ирээд чиний цогцыг бас авч гарна гэсэн. Энэ аимшигтай одоо үйл явдалтай. Энэ бол юу вэ гэхээр нэг талаараа гайхамшиг тэмдэг боловч нөгөө талаараа үнэхээр хэцүү юм болж байгаа байхгүй. Энэ бол ерөөсөө маш харамсалтай түүх. Тэгэхээр Ананас Сафира хоёрыг ер нь юу гэж хэлж байгаа вэ гэхлээр энэ хоёр бол нөгөө хамгийн гол асуудал худлаа ярьсан гэдэгтэй холбогдоод тэр хоёр бол нэр хүнд олж авах гэж оролцсон юм аа. Тэгээд юу гэхээр зарим хүмүүс нөгөө нэг цуглаанд ингээд аюух одоо олоо оруулж байгаа шүү. Юм үжин гэдгийг дүр эсгдэг гэдэг байгаа байхгүй. Тэгээд одоо юу гэдгийг тэрнээсээ болоод ингээд шийтгэл авсан байгаа. Тэгээд анхны чуулган байсан учраас анх одоо Бурхны цуглаан анхны чуулган одоо байгуулагдах гэж байсан. Иерусалимын цуглаан. Тэгээд энэ чуулганы үндэс суурийг тавих та бол Бурхан мэдээж аимшигтайгаар одоо тэр худлуурмаг зүйлтэй тэмцсэн байгаа. Тэгэхээр одоо өнөөдөр ч гэсэндээ ингэж худлаа ярьсан болгон үхээд идэг гэсэн утгатай биш шүү дээ. Тухайн үедээ энэ бол яхаарахгүй одоо онцгой тохиолдол байсан гэж хэлж бол бас болно. Тэгээд яг шинэ гэрээ рүү одоо зөвхөн маань орыг гэсэн. Тэгэхээр шинэ гэрээн дээр айгүй чухал амлалтууд байгаад байгаа шүү дээ. Бидний хамгийн сайн мэддэг жишээлбэл би нэг хэсгийг жоохон оруулчих гэж бодоод байна л да. Матай 6-гийн 33-ыг хүн болгоно гэдэг тийм. Юуны ихтэй Бурхны хаанчлал болон зөв байдлыг хайх юм бол бусад зүйл нэмэгдэж өгнө гэсэн. Тэгэхээр энэ Матай 6-гийн 33-д бол эхний хэсэг нь туслалын хэлбэр дотор хэлэгдээд байгаа. Та нар одоо Бурхны хаанчлал болон зөв байдлыг хайсан ч болно, хайхгүй гэсэн болно гэж яриаг шүү дээ. Үнэхээр ихтэй энэ хаанчлал болон зөв байдлыг тоонд гэж. За ингэж хайвал гэж хэлсэн нь нөгөө нэг бас болцол. Тэгэхээр ер нь бол нөгөө итгэгч бид нар нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Бурхан бол одоо болцолгүй хайрлт юм аа гэх ингээд баахан болцолгүй хайрын тухай ярьснаа ингээд гин нүгэл үлдээд байгаа хэрнээ Бурхан намайг өрөх ёстой. Гин нүглийнхээ асуудлыг шийдэхгүй те эзнийг хайрлахыг хүсэхгүй, Бурханы өв тушаалыг дагахыг хүсэхгүй, өөрийнхөө дураар амьдрахыг хүсээд байгаа хэрнээ Бурхан намайг ягаад санхүүгээр өрөхгүй байна гэдэг яриад байдаг байхгүй. Тэгэхээр би энэ дээр маш их гайхаад. Тэгэхээр Матай дээр бол юу вэ гэхлээр те би тэгэхээр яг нөгөө энийг бас болгоомжтой сонсороо Матай дээр тэр хэлэгдсэн зүйл бол бас л болцолтой байгаа байхгүй. Хэрвээ тэх юм бол гэж. Тэгэхээр энэ болцол бол хуучин гэрээн дээр ч бас харагддаг. Түрүүн Секу нөгөө Яшугаас уншсан тийм. Гэтэл дид хуулийг бас унших юм бол за тоолгон номыг унших юм бол за бүгд ерөөсөө тэгж байгаа. Шүүгчд номон дээр хүртэлтэй Бурхан бол маш аимшигтай тэр амлалтуудыг өгсөн багш. За юу гэж бичсэн бэ гэхээр хэрвээ чи Израиля тийм намайг одоо итгэн дагаж тийм намайг дагаж тушаалуудыг минь сахихаас одоо зайлс хийж намайг хайж орхих юм бол гэж. Тэгэхээр шүүгчд номон дээр Бурхныг хайж орхих гэсэн ойлголт байнга гардаг. Тэгэхээр хэрвээ чи намайг хайж орхих юм бол би чамайг газар нутаг дээрээс арчин шүү гэж бүр тийм газар нутаг дээрээс чи арчиж хаях болно гэдгээр 2 удаа давтаад хэлчихсэн хэсэг байдаг байхгүй. Тэгэхээр 2 удаа Бурхан давтна гэдэг бол үнэн гэсэн үг тийм. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр хуучин гэрээг чарвал зарим зүйлс болцолтой яригдж байгаа. Шинэ гэрээндээ ч болцолтой яригдж байгаа. Тэнгүүд нөгөө энэ болцол чинь бас гэрээтэй холбоотой болчиход байгаа байхгүй юу? Юу вэ гэхээр хуучин гэрээнд гэрээний залтууд байгаа. Израиль гэрээгээ сахиж байгаа юу? Бурхан гэрээгээ сахиж байгаа юу гэдэг юм яригдана. Шинэ гэрээн дээр ч гэсэндээ гэрээний залт байгаа. Бурханы ард түмэн итгэгчид гэрээгээ сахиж байгаа юу? Бурхан бас гэрээндээ үнэнч байгаа юу гэсэн асуудал. Тэгэхээр ерөөсөө л ингээд бичээсийг харахаар Бурхан бол үеэс үед гэрээндээ үнэнч байсан. Тэр Израиль яаж завхарж исэн те гэрээндээ үнэнч байсан, хэврээл байсан. Гэтэл бид нар бол тийм биш байгаа байхгүй юу? Тэгэхээр нөгөө ерөнхийдөө нөгөө альва зүйл бас тодорхой болцол хэрвээ чи тэх юм бол гэж хэлж байгаа шүү дээ. Тэрнээс биш одоо жишээлбэл те чи ингээд дураараа амьдарч дунд чөмгөрөөж иргсэн ч би чамайг санхүүгээр өрөөнө гэсэн амлалт байхгүй. Чи миний тушаалуудыг сонирхохчгүй, намайг хайрлагчгүй, намайг дагахыг хүсэхчгүй байсан ч зүгээр залбирахаар чинь би бүх юм чи өгчнөө гэж яриаггүй гэдгийг ойлгох хэрэгтэй тийм бид нар. Тэгэхээр бид нарт айгүй буруу ойлголтууд байгаад байна гэж би бол асуудалтай хардаг. Христэд хэлж. Тэгээд нөгөө
Тэ ерөөсөө би цуглаад явдаг одоо итгэдэг гэж тооцогдож байгаа учраас тооцогдох нэг өөр харин үнэхээр итгэж гинүү гэдэг чинь нэг өөр шүү дээ. Тэгэхээр л ерөөсөө тэр бурхан намайг өрөөгөөд л байх хэвээр гэж ойлгож. Гэтэл би яг энд товчхон хэлчихье. Итгэгч хүмүүс бид нар яг үнэхээр бурхнаа хайрлаж гин үү? Би үнэхээр бурхныхаа үгийг үнэхээр дагахад анхаарал хандуулж гин үү? Нэр гэдгийг ингээд заавал өөрөөсөө асуух хэрэгтэй. Өөрөө өөрийгөө ингээд бодож үзэх хэрэгтэй гэж хэлмээр байгаа. Яагаад гэхээр ерөөсөө энэ нөгөө санхүүгээр ивэгдэж өрөөгдөх гэдгийг чинь нууцсан болоод ирэхлээр тэгэл ерөөсөө л тийм бурхныг одоо хамгийн нэгдүгээр тавьж бурхныг тийм дагаж амьдрах нь бурхантай хамт амьдрах нь надад ямар ч санхүү олбол өдөр сайхан зүйл юм аа гэж гэдэг асуулт надад багтав. Яг бурхантай хамт байх нь надад бусад бүх зүйлээс илүү тавьгүй дээ. Надад тэр эцэг банк хэрэгтэй. Тэр бол миний хамгийн чухал зүйл. Тэр миний хамгийн чухал зорилго биш гэдэг хүн мэдэх ёстой болчихж байгаа. Энийг яг Паул ч гэсэндээ хэлсэн шүү дээ. Би одоо Христийн төлөө бүх зүйлийг гар цохрол болгосоо. Христийг олох нь бол миний ололт юм аа. Харин бусад зүйлийг би тэгэхээр ийм хөө эцгүүдийг Паул бичсэн. Тэгэхээр Паулыг би бас бодоод байна. Паул бол ер нь бол нөгөө нэг тийм ядуу хүн байгааг байхгүй. Тэр бүр тухайн үед Ромын иргэн гэхэр чинь одоогийнхоор бол тийм Америкийн иргэн. За ингэ бодоод үзлээ. Тэгээд тэр чинь юу вэ гэхээр аюу чинэлэг айлд өссөн байгаад байгаа байхгүй юу? Тэгээ Гамлиэл их багшийн шав болж чадсан. Магадгүй те тухайн үед Гамлиелийн шав болохын тулд юу мөнгө төгрөг төлдөг байсан үгүй юу би сайн мэдэхгүй. Гэхдээ ер нь бол аюу тийм эцэг их боловсролт нь анхаарч сургасан. За Ромын эзэнт гүрний одоо паспорттай иргэн те ийм байсан хэрнээ Христийг олох нь надад юунаас илүү чухал. Надад бусад зүйл байсан ч би энийг зүгээр үрдэг гэж Паул хэлж байгаа. Тэр бол одоо Христийг олохын тулд бусад зүйлийг үрсэн шүү дээ. Өөрийнхөө боломжуудаа бүгдийг нөө хог мэдвэцсэн. Харин эцэгтэй хамт байх нь надад ололт юм а гэж ингэж хэлчихсэн. Ингэж ч үзчихсэн. Энэ үнэхээр за ямар ч байсан тэр түрүүний таны ярьж хахад болцол гэдэг зүйл бол нэрээ бас үнэхээр бас байдаг шүү. Тэр бол нэрээ тэр дээр би нэг Facebook дээр өлөө нэг Иохан 3:16 ишлэлийн талаар те бурхан ертөнцийг хайрлсан. Тэг хүүхдний итгэгч хинч мөхгүй гэл одоо тэр ишлэлээр одоо тэгэл болцолтой байд юм аа гэд ингээ ярьсан чинь нэг хүн надтай бүр маргалдаад бурхан гэдэг чинь болцол ерөөсө тавьдгүй юм. Бурхан угаасаа биднийг хайрлалтай байралт ингээ те. Тэгээ хүүд итгэхгүй бол яах юм бэ те. Хүүд итгэхгүй бол яах юм гэдэг. Тиймэрхүү юмнуудыг бас ярьжсэн. Тэгээ яг тэрэн шиг зүгээр тэр санаанд орчлоод яг нэг ярьж байгаа гэхээр багш сая Матай номын 6:33 дугаар ишлэг яг тэгж ярьж байна л да. Гагцгүй эхлээд бурхны хаанчлал ба зөвхт байдлыг хай гэж. Хэрвээ хайхгүй бол бусд нь өгөхгүй юу гэдэг нь тэр бас боломжгүй болчиход байна л да тий. Энэ дээр болцол байна гэж бас багшийн маань хувьдс яриад байгаа. Тэгэхээр өнөөдөр бидний сэдв санхүүгийн тал дээр бурханд хэрхэн найдах вэ гэж тий. Тэгэхээр эхлээд санхүүгийн тал дээр найдахаас өмнө хамгийн чухал нэг болцол нь бидний итгэл үнэмшил яг зөв байр суурин дээр байна уугүй юу гэдгийг бас бид нэр өөрөө шалгаад бас үзэж байгаа тий. Үзчих хэрэгтэй юм байна л гэж ер нь бодоод байна л да. За яг энэтэй холбоотой нэг бас асуултыг түрүүний бас Анани Сапфиртай бас холбоотой тий. Багшийн хувьд бол бас гоё үнцэг бас гоё зүйл байна л да. Бас би бас сурч байна. Тэгээд тэр юу вэ гэхээр өмнө нь нэг хүн газраа зараад өгцөн. Тэгсэн чинь Анани Сапфир хоёр дээр ирсэн чинь өмнө нь газраа зараад өгсөн чинь яг тэр хүн шиг байх гад тий нэр хүндийг олж авах гээд тэгээ хотлоо ярьчихж байгаа тий. Тэгэхээр яг энэ шиг өнөөдрийн чуулган дээр тий өөрийнхөө нэр хүндийг би өстө үнэхээр бурхнаар ивэглээ халелуя гэх тий ингэж нэр хүндийг олохын тулд худлаа ямар нэгэн бурхан намайг ингэж хангалаа гэсэн иймэрхүү яриануд ер нь бидний эргэн тойронд байдаг болов. Энэ тал дээр багшийн хувьд юу гэж бодож байна? Ялангуяа өөрийнхөө нэрийн төлөө тий ямар нэгэн байдлаар одоо тий бурхны хийгээгүй юмыг хийцэн юм шигээр одоо ингэж ярих тохиолдол ер нь байна уугүй юу? Бас асуумаар санагдаж байна л да. За яг энэ бол нөгөө нэг ялцчгүй хайд тийм хүмүүс байдаг. Энэ бол нөгөө нэг янз янз байгаад байгаа хгүй. Заримдаа тухайн хүн нөгөө тэгж хэлж байгаа.
нөө хормоо арга замаар эд баялагийг олж авах боломжтой гэж тий. Тэгээд энэ эд баялагын талаар ингээд харах юм бол хүмүүс яг шудраг хөдөлмөрлөд олж авч болдог. Хорон аргуудыг хэрэглээд олж авч болдог тий. Жишээлбэл хэл хавтал өгдөг ч юм уу, хүний имийг булаадаг ч юм уу, компанийн булаадаг ч юм уу, газрын булаадаг ч юм уу. 90-ад оноос хойш бол ийм зүйл зөндөө байлаа шүү дээ. Тэгэхээр юу вэ гэхээр хорон арга замаар юм уу хэл ахуул өгөөд ингээ ажиллаа бүтээчээд хүн намайг ерөөлөг гэж ярил энэ аюу асуудалтай болов чинь тий. Яг ерөөс юм уу, ерөө юм уу? Тий. Тэгэхээр нөгөө тухайн яг одоо асуудал юу вэ гэдгээс бас их болно. Тэгэхээр эн чинь л нөгөө нэг Матай 6-гийн 33 дээрх зөвхт байдалтай холбогдоод байгаа байхгүй. Бурхны хаанчлал болон зөвхт байдлыг харьж. Тэгэхээр тэр зөвхт байдлыг бол эрдэмтэд юу гэж тайлбарласан байдаг гэхээр бурханлаг амьдралаар амьдрах, бурхны тушаалуудыг сахих, бурханд хайртай байж, бурхантай харилцах харилцаанд гүн гүнзгий байж, тэ бурхныг ингээд нэгсэндээ юу гэсэн үг вэ гэвэл нөө бурхантай маш одоо зөв харилцаатай байх. Тэгэхгүйгээр одоо бодоод үзэлтэй бурхантай зөв харилцаагүй хэрнээ одоо та намайг санхүүгээр өрөх ёстой гэд ингээд ээж болохгүй ч байгаа байхгүй. Юу гэсэн үг гэвэл одоо нэг тэр бумтан залуу байлаа гэж бодъё. Тэгэнгүүт тэрэн дээр очиод чи тэр бумтан юм биш үү те. Тэгээд надад ганц сая төгрөг өгчөөч те. Чамд инээдэн бицтэй гэдгсэн. Тэгэх юм бол нөгөө тэр бумтан залуу жоохон хэцүү болно шүү дээ. Тэгэнгүүтээ уучлаарай би чамайг танихгүй байна л гэж хэлнэ шүү дээ те. Тэгэхээр бурхныгаа таньж мэдхэд анхаарал хандуулахгүй. Бурхныг одоо юу хүсэж байна вэ гэдгийг нь те нөгөө бичээсээс ухаж ойлгож яг эзнийг ямар бурхан болохыг мэдхийг те түүний тушаалуудыг сахид түүнийг хайрлахыг чухалчлахгүй хэрнээ одоо ингэж хандах нь бол ерөөсөө айгүй асуудалтай болоо явчихж байгаа шүү. Тэгээд тийм учраас нөгөө нэг шудраг бус арга замаар одоо бас хүмүүс хөрөнгө мөнгө олж авах боломжтой байдаг гэж хэлж байгаа. Боломжтой байдаг. Тэгэхээр тэр тохиолдолд одоо бурхан намайг ерөөцөө шүү гэж ингээл багна яриад байгаа нь бас сайн биш. Тийм байна. За. Тэгээд би асуултууд юм байна уучлаарай. Тэгээд энэ асуултуудыг бол асууж явах хэрэгтэй. Тэгээд энд нэг ийм асуулт байна л да. Одоо мөнгийг хэмнэх хадгалах тал дээр ер нь таны үзэл бодол ер нь ямар байдаг вэ? Ер нь христчин залуучууд, залуу гэр бүлүүд, христчин ганц бие байгаа залуучууд ч гэсэн ер нь мөнгийг яаж хэмнэвэл зүгээр вэ? Тэгээ бас яаж хадгалах вэ гэдэг тал дээр тэгээд энэ хэмнэж хадгалах нь ер нь ирээдүйд цааш бас ямар хэрэгтэй байдаг вэ гэсэн энэ тал дээр та бас хэлж өгөхгүй юу? За наач маш их чухал асуудал тий. Мөнгийг яаж хэмнэх вэ? За би өөрөө хувьдаа бол бас мөнгийг маш хэмнэдэг хүн л дээ. Юу гэсэн үг гэвэл нөгөө ер нь бол хэрэггүй зардал ерөөсөй баг гаргах дургүй байна. Тэгээд хоол хүнсээ бол маш эрүүл хоол хүнс идэх гэж хичээдэг. Тэгвэл хэрэгтэй хэрэггүй элдвийн одоо нэгсэндээ ингэж хэлдэг junk food гэж хэлдэг юм да. Одоо хүний биед хортой чипснүүд ч байд юм уу, ундаанууд ч байд юм уу тийм аюух нөх чихэртэй бас янз бүрийн тиймэрхүү зүйлсээс зайлсхий хийдэг. Тэгээд яг одоо төлөх ёстой юмудаа төлдөг, яг авах ёстой холол авдаг. Тэрнээс биш ингээд хамаа замбгүй одоо нүдэндээ харагдсан болгоныг аваад ч юм уу тий. За тэгээд хувь цунартаас маш их мөнгө зардаггүй байгаа. Манай гэр бүл нөгөө онцлог нь нөгөө одоо байгаа юмаа зүгээр сэтгэл хангалуун хэрэглээд харин хүүхдүүдийнхаа боловсролд зориулах ч юм уу тий. За ийм байдлаар явж ирсэн л дээ. Тэгээд хүүхдүүд маань ч гэсэндээ одоо миний хүүд хожим гүртгийг өмсдөг ч юм уу. Ерөөсөө тэр нөгөө амар ганган байх нь чухал биш гэж би үздэг. Яагаад гэвэл эзэн бурхан бол угаасаа Христэд итгэж хүмүүсийг тийм ил даруй амьдралаар амьдраараа л гэсэн шүү дээ. Тий. Тэгээд мөнгөө нөгөө хэмнэж чадахгүй байгаа шалтгаануудыг би ингээ хүмүүсээс харахаар дэлгүүрт ингээ номид ч юм уу явж хаад ерөөхдөө ингээ харагддаг хүмүүс ингээ амар ингээ онцгой мэдэлтэж авдээ. Тэгээд хайр мөнгө гэж би баг өмнөөс нь ингээл те миний нэг таньдаг дүү бас надтай хамт мөнгө явжсэн чинь сагсаар дүр юм авсан 200 мянган цаас болсон. Хинт хүний биеинд ирүүл хэрэгтэй юм байх байгаа. Тэр мөнгөө яаж хэмнэх вэ гэвэл яг нөгөө одоо төлөх ёстой татвар байр те хэрэглээ тэр бүхэндээ төлөө дээрээс бас чанартай хоол хүнс зарцуулах хэрэгтэй. Харин яг хэрэггүй зүйлсэд бол
хүмүүс айгүй их мөнгө зарцуулаад идэх. Тэгэл одоо эрэгтэй хэрэггүй баахан хувцсанаар аваад эрэгтэй хэрэггүй баахан одоо тэгээд хоол яг тэр үед өөрсөндөө гоё л байгаа байх л та мэдээж тэр нь бол одоо юу яхаар байхгүй. Гэвч бид нар айгүй ухаалгаар шийдэх ёстой гэж боддог. Тэгээд мөнгийг бол хараа их баг гэхгүй хуримтлуулах нь айгүй чухал. Жишээлбэл одоо түрүүний тэр байрны гисчлийн дараа үеэс би яасан бэ гэхээр ерөөсөө хуримтлал үсэг яг сар болгоно 50,000 цаас ингэж хийсэн. Тэнгүүд миний цалин бага байлаа ч гэсэндээ 50,000 маань ингээд дараагийн сард нь 100 болоод дараагийнх дээр нь ингээд дараагийн цалин буухад 100 болоод дараагийнх дээр нь 150 болоод ингээд би нэг 200-300 мянган төгрөгтэй болоо л тий. Тэр маань бол одоо хэрэглэнээс гадуур. Тэгэнгүүт буцаал цалин буух хүртэл тэрийгэ буцаагаал аваад хэрэглээл хооломтонтой хэрэглээл. Ер нь бол айгүй хүртээмж муутай байсан гэсэн үг нөгөө хүүхдүүд тийчих хэвээр учраас ингэ дөрүүлээ амьдарч байсан учраас тэгээ байрныхаа мөнгөийг төлнө. Тэгээд дахиад сарын дараагаас дахиад нөгөөхөө нөхөж хийдэг ч юм уу эсвэл одоо баг хэмжээгээр чадлаараа хийдэг гэсэн. Тэр одоо цалингаас би 100 хийж чадвал 100 ч юм уу 50-ыг бол 50-ыг хамаагүй. Тэгэхээр хүн нөгөө их баг нь хамаагүй хоригдлол үүсгэж сурах нь айгүй зүгээр. Тэгээд явандаа бол би яасан бэ гэхээр цалингаасаа маш хөрөнгөлөж эхэлсэн. Тэгээд юу вэ гэхээр одоо бол би нөгөө сүүлийн 1 жил өнөө 2 жил хуримтлал маань овоо эдэн сая төгрөг болсон шүү. Тэгээд тэр лүгэ гар хүрэхгүй байгаа. Тэрнээсээ гадна амьдарч байгаа тийм. Тэгээд яагаад вэ гэхээр энэ бол миний цалингаасаа цэвэр одоо манай нөхөр битэрийн одоо цалингаасаа цэвэр цуг одоо гаргаж авсан цуглуулсан мөнгө маань ахгүй. Тэгээд тэрийгээ бид нар ингээд өсгөөд хэрвээ хүнд одоо янз бүрийн амьдралд янз бүрийн зүйл тохиолддог шүү дээ. Хүнд хэцүү цаг үед одоо имлэг домлох ч юм уу. За эсвэл юу гэдэг те гинтийн юмнууд болоод хэрэглэх зорилготой эсвэл хүүхдээ одоо гинт сургалтын төлбөрт одоо явуулах ч юм уу. Тэгээд овоо хэдэн сая төгрөг цуглуулж чадсандаа би их баярлаад байгаа шүү дээ. Яагаад гэвэл би цэвэр хөдөлмөрөөрөө надад хийж байгаа бизнес байхгүй. Яг эзэн дүлжлээд яг сургуультай багшлаад. За тэгээд үүгээрээ дараа нь ер нь бол зөвөр нэг хүсэл эрмэлзэл бол юу вэ гэхээр нөгөө цуслан дээр ч юм уу тий газар аваад тэрэн дээрээ одоо байшин бариад тэгээд ер нь бол явандаа эзний хүмүүсийг одоо халамжилдаг тийм газар болгох юмсан гэсэн мөрөөдөл бол бид байгаа. Тэгээд тэр бүлэгээр амьчиж амраадаг, цагийг өнгөрөөдөг, нарыг дэмждэг, ялангуяа чуулганы өдөртөгч манай төгсөгчд байгаа. Тэгэхээр би бас өөр юм ярьсан байвал уучлаарай тий. Тэгэхээр ерөөсөө мөнгийг хэмнэх аргуудыг одоо хүмүүс гадуур зөндөө л ярьдаг тий. Ерөөсөө та багайд нэг ингээл тий. Тэгээ ер нь бол өргөө зардал болох хэрэгтэй. Тэгээ хуримтлал үүсгэх хэрэгтэй тий. Хуримтлал үүсгэхийн тулд ихч вэ, багч вэ ерөөсөө хамаагүй. Тийм байна тий. За, Гана багш шиг ерөнхийдөө одоо яг энэ хуримтлал хадгалах, сэвлэх гэх мэт иймэрхүү дадал зуршлыг бид нэр өөрсдийнхөө амьдралд хэрэгжүүлчих юм бол гинтийн өвчрч болох яг тэр бие өвдөх ч юм уу гинт маш их хэмжээний мөнгө хэрэг болох ч юм уу те санхүүгийн хүнд нөхцөл байдалд бас ингэж орхоос бас бид нар болгоомжлох бас юм нэг арга байж болох юм те. Тийм учраас бид нар бас энэ дадлуудыг бас сайн өөрсдөө амьдралд хэрэгжүүлчихье гэж бодож байна л та. Тийм багшаас би бас сураал ер нь явж байна. За тэгээд Гана багш ер нь сүүлийн нэг юм асуулт байна л та тий. За өнөөдөр сэдв бол санхүүгийн тал дээр бурханд хэрхэн найдах вэ гэж байгаа тий. За бид нэр санхүүгийн тал дээр найдахын тулд хамгийн эхлээд итгэл үнэмшил яг үнэхээр яг нөгөө гол болцол нь бидний итгэл үнэмшил яг бурхан дээр байна уугүй тий. Тэгээд тэр бурхан ивэж өрөөх зүйл болж гэнэ үгүй юу гэдгийг бид нар бас тэр зүйлийг ярилцсан. За яг сүүлийн асуултан дээр нэг юм асуулт байгаа. Нэгэн итгэгч хүнд те тэр хүний итгэл нь бол асуудалгүй. Харин гинтийн байдлаар ямар нэгэн байдлаар өвчнөр ч юм уу одоо юу гарч те санхүүгийн маш их хэмжээний хэрэгцээ үүслэе гэж бодъё те. Тэгээ яг энэ нөхцөл байдалд орсон хүнд одоо багшийн хувьд ямар зөвлөгөө өгөх вэ гэж асуух гэдэг юм л та. Тэр хүн одоо маш одоо ажиллаад цалин аваад тэр мөнгийг олох бүр боломжгүй болсон ч юм уу те ямар ч лээс их хүнд хэцүү нөхцөл байдалд орсон санхүүгийн бүрийн дарамтанд орч те тэгэхээр энэ хүнд та ямар зөвлөгөө өгөх вэ гэж зөв. За тэгээд би чиний явуулсан асуултаас энэ хэсгийг уншаад
айгүйх санхүүгийн хувьд хүн дарамтанд орсон гэж ойлгоогүй харин юу гэхээр айгүйх мөнгө хэрэгтэй болсон гэдэг утгаар бол ойлгосон байна шүү. За тэгэхээр амьдралд бол юу ч тохиолдож болно. Санхүүгийн ингээд айгүй хүнд нөхцөл байдал биднэрт ирж болно. Гэхдээ нөгөө нэг хамгийн гол асуудал те хэрвээ өвчин зовлон юм уу те янз бүрийн тийм одоо их хэмжээний мөнгө шаардсан хагалгаа юм уу ийм зүйлс болбол одоо бурхнаас гарах арга зам юу байна гэж л одоо гүйж залбирна. Харин тэр асуултын тухайд нөгөө нэг хэрвээ итгэвч хүн за итгэл нь бол мэдээж асуудалгүй. Гэвч тэр хүнд асар их хэмжээний мөнгө хэрэгтэй болоод байна гэсэн шүү дээ. Тэгээд тэр хүн ямар нэг одоо тийм үнэтэй зүйл худалдаж авах гэж байгаа бол тэрийг бол болох хэрэгтэй. Хаус ч юм уу эсвэл амар үнэтэй машин байдаг ч юм уу тийм юмнууд одоо худалдаж аваад их өрөнд ордог хүмүүс дэлхийд аяар байд юм билээ шүү дээ. Америкт бол жишээлбэл нөгөө ерөөсөө нөгөө байшинч бөөнөр за тэгээд хоёр машинтай байхын тулд хоёр машин нь хоёулаа өр за тэгээд нөгөө юу картны өр гэж байгаа. Карт одоо танд мөнгө зээлүүлээд тэгээ буцаага таныг шуулдаг. За гих мэт. Тэгэхээр нөгөө нэг итгэгч хүмүүс бол хэрвээ ямар нэг одоо тансаг хэрэглээний төлөө тийм асар их мөнгө одоо олмоор байна гэж байгаа бол энэ бол айгүй зөв сайн зүйл биш. Нөгөө Библи юу гэхээр байгаа зүйлдээ сэтгэл хангалуун амьдрах хэрэгтэй л гэж хэлээд байгаа шүү дээ. За тэгээд зүгээр жирийн ажиллаа хийгээд хажуугаар хөндлүүлж чадвал сайн байна гэтэл чадахгүй байгаа тохиолдлоос үүртэй. Гэтэл өвчин зовлонгоос болоод асар их хэмжээний мөнгө хэрэгтэй болох хүмүүс тохиолдож байна. Энэ тохиолдолд бол үнэхээр л бурхандаа хандна. Бурханд бол одоо арга замууд байдаг. Тэгэхээр ийм хүмүүсийн одоо гэрчлүүд байдаг шүү дээ. Ганцхан миний гэрчлүүд биш маш их олон солонгост очиж имжлүүлсэн хүмүүсийн одоо итгэгч хүмүүсийн гэрчлүүд байна. Солонгост ингээд очиод имчилгээ хийлгэхэд бол анхандаа нөгөө бага хэмжээний зүйлүүдээ л төлж чадсан. Тэгээд цаашаага тухайн эмнэлэгт одоо хаалгаанд ороод яг гарах гэтэл 5 сая вон төлөх хэрэгтэй болсон. Тэгээд тэр эмэгтэй пастор, хөдөөний пастор байсан. Тэгээд тэр хүн бол айгүй мундаг пастор эзэн маш их одоо зайлшгүй явахгүй. Тэгээд үнэнгээ хэлсэн би одоо ингээд ийм хүн тий одоо намайг наашаа ирэхэд хүртэл одоо бусад пастор өдөртөгчд маш их тусалсан. Тэгээд надад ингээд мөнгө байхгүй гэх. Тэгээд сайн зүйл нь бол тэр христчийн эмнэлэг байсан. Тэгээд зөвөр нөө имчилгээ тортлогооны зардал тийм өндөр гарсан. Тэгээд тэр ихч маань залбирч байсан, бид нарт залбирч байсан. Тэгээд тэнд итгэгч хүмүүс ерөнхийдөө ер нь бол эхлээд загинсан гэж байгаа юм л да. Мөнгөө бэлдэхгүй яагаад ирж имчилгээ авч байгаа гэж тийм. Тэгээд мэдээж нөгөө бүх имчилгээний дараа штэ. Хаалгаа дуусаад. Тэнгүүд нөгөө нэг тэнд байсан итгэгч хүмүүс бас залбирч байсан. Тэгээд нэг цуглаанаас нөгөө итгэгч одоо тусал дэмжижсэн солонгос пастор байгаа юм л да. Айгу эмэгтэй пастор бас тэгэнгүүт нь эмнэлгийн удирдлагатай уулзаад учир байдлыг хэлсэн байна. Тэгээд залбирч байсан чинь эмнэлэг одоо тэр их чи бүх тэр 5 сая воныг төлж өгөхөөр шийдсэн байгаа. Эцэст. Тэгээд тэр их маань одоо амжилттайгаар хамгийн сүүлийн мөнгөө төлж чадаад ирсэн ба. Тэр ийм хөгжлүүд зөндөө байдаг шүү. Тэгэхээр ерөнхийдөө бол мэдээж тийм байдалд орсон залуу бол харин тансаг хэрэглээний төлөө тэр хэмжээний одоо үр тавих юм хэмжээний юм худалдаж авчаад би одоо энийг дарж чадахгүй байна гэвэл нөгөө ер нь христэд итгэгч хүмүүсийг одоо санхүүгийн талаар зааж зөвлөдөг мундаг хүмүүс л юу би санхүүгийн талаар мөнгөө яаж одоо тооцоол зөв хэрэглэх вэ гэдэг талаар судалдаг христчэн эрдэмтэд гэдэг. Тэр хүмүүс юу гэж зөвлөдөг вэ гэхээр наад үнэтэй зүйлсээ зар. Тэгээд нөгөө хамгийн одоо их хүр аваад байгаа өрөө эхлэв. Тэгээд юу вэ гэхээр харин баг багаар те өрүүдээ дараад олон өрөө багсаг. Тэгээ эцэст нь бол чи яах вэ гэхээр энэ өрнөөс гарах боломжтой. Өрнөөс гарахад ч гэсэндээ эзнээс гуйж залбирах хэрэгтэй байдаг. Эзэн бол угаасаа бүх зүйлийг мэдчихэдэг байгаа талдаа хүн бол мэдээж амьд гэж бид итгэж байгаа. Бурхны өмнө эзэн минь энийг би яаж зөв хийх ёстой вэ? Би яаж шударгаар те тэр энэ шударгаар гэж нэг юм яригдчих байгаа шүү. Энэ айгүй чухал. Юу вэ гэхээр түрүүний тэр нөө итгэгчид бид нар санхүүгийнхаа тал дээр яаж бурханд одоо найдвараа тавих вэ гэдэгтээ чинь нэг энэ шудраг байдал гэдэг юм айгүй их яригдчих байгаа шүү. Тэгээд ингээд уншаад судлаад үзэхлээр тэгж байгаа байхгүй. Хүмүүс ингээд шудраг байж чаддгүй жижиг зүйл дээр ч гэсэндээ одоо хин нэг хүн ингээд мөнгө илүү хариулаад өгчүүл зааж өгдөггүй. Тэгээд эсвэл нөгөө нэг юу вэ гэхээр нүгэлт арга замуудаар санхүү олдог.
Хэл ахуулах ч юм уу тийм үхийг одоо зүгээр зүйл гэж боддог ч юм уу. За тэгээд юу вэ гэхээр ер нь бол нөгөө санхүүгийнхаа тал дээр шудраг байж чадахгүй байгаа учраас бас санхүүгийн хувьднаар одоо өрөвдөх ч юм уу за эсвэл бурханд найдвараа тавихад хэцүү болоо явчихж байгаа байхгүй яа тэгэхээр энэ санхүүгийнхаа хувьд бурхнаар одоо өрөвднө гэдэг маань бурхантай харилцах харилцааг л яриад байгаа байхгүй ерөөсөө энэ бүхний цаана эцсийн бурхантай харилцах харилцаа маш чухал та бурхантай ямар харилцаатай юм бэ те дөрөвний нөгөө баян хүн нэсгит мөнгө нэхвэл би чамайг танихгүй байна. Чи намайг хэн гэж бодож байна? Би ер нь хэн бэ? Тэ? Нөө ер нь бол бурхан гэрд биш ээ. Тэр бол ингээд зүгээр ямар ч одоо өөрийг нь хайрлах хайр байхгүй, харилцаа байхгүй, өөрийг нь чухал тооцохгүй, өөрийнх нь үг тушаалыг чухал тооцохгүй, өөрийг нь хайрлахыг чухал тооцохгүй байхад одоо сайхан харилцаа үүсэхгүй гэдэг асуудал гарч. Тэгэхээр би бол нийт Христэд итгэгчтэй юу гэж урамшуулах вэ гэхээр эзэн бурхан үнэхээр санхүүгийн хатал дээр найдах гадайвал найдмаар байвал их хамгийн ихэнд Бурхныгаа сонирхооч ээ. Бурхныхаа үгийг гүн гүнзгий уншаач ээ. Бурхантайгаа маш ихтэй ярьж хөөрдөг нөхөрлөөч ээ. Тэгээ залбирах гэдэг чинь нөгөө нэг зүгээр юм өгөөч гэсэн гуйлт биш байхгүй. Залбирах гэдэг чинь бурхантай цагийг өнгөрөөж түрүүн юмас суух, түүнтэй сэтгэл санаагаа хуваалцах яг найз нөхөр болох тий бурхантай яг хамт байх бурхантай хамт суух иймэрхүү зүйлийг хэлж байгаа. Залбирна гэдэг чинь ерөөс нөхөрлөл гэдэг байна. Залбирна гэдэг нөхөрлөл. Энэ бол бичсэн үндэслэл нь байгаа. Эхлэл номны 18 дугаар бүлэг дээр одоо Авраам бурхан хоёр хамт найз болох тухай маш гоё дүрсэлсэн тий. Лотыг одоо төлөө Содом Гомород дээр та битгий одоо тий суурил авчраач гэж Авраам гуйж. Тэгэхээр ерөөсөө энэ санхүүгийн хувьд өрөөгднө гэдгийг чинь цаана ямар нууц байгаад байна гэхээр ерөөсөө л бурхантай харилцах харилцаа чинь зөв үү? Бурхныг та хэр сонирхдог вэ? Бурханд та хэр хайртай вэ? Та түүний үг тушаалуудыг сахихад анхаарлаа хандуулдаг уу? Гэдэг юм яригдана. Үүнгүүгээр те би тэгтээ ингэж хэлэх гээгүй шүү. Тэгж байгаа хүмүүс нэг сайн өрөвдөд байна гэж ерөөсөө ярих гаагүй. Заримдаа бид нар эзэн дүүлжилж явж байхдаа одоо юмар гачигдж дутагдах хэцүү замыг туулах үеуд ч бид нарт байна. Тэгээ энэ бүхний эцэст бол юу вэ гэхээр эцсийн эцэст бол юу вэ гэхээр эзэн минь ээ миний хувьд одоо мөнгө санхүү чухал боловч хамгийн чухал зүйл биш ээ. Энэ бол 2 дахь 3 дахь зүйл. Миний хамгийн чухал зүйл бол бурхан минь би таньгүйгээр амьдрч чадхаа байх юм тий. Бурхан минь би таньгүйгээр байх юм бол үхнэ. Ер нь бол үхэл гэдгийг тий бурханаас холдуулагдах гэж тайлбарлаж байгаа. Тэгэхээр бурханаас холдуулагдана гэдэг чинь хамгийн аимшигтай зүйл байхгүй. Бурхангүйгээр амьдран, бурхангүй байна. Бурханаас салгагдах гэж тий. Тэгэхээр эцэст бол ерөөсөө бурхан минь ээ миний хамгийн чухал зүйл та таньгүйгээр би амьдрч чадхаа байцаа, таньгүйгээр би байж чадахгүй гэсэн ийм одоо сэтгэлийн хандлага танд байдгүй гэдэг юм яригдана л да. Яа тий. За баярлалаа. Тэгээд ерөнхийдөө за баярлалаа. Тэгээд ерөнхийдөө манай бас энэ ярилцлага маань ерөнхийдөө нэг цаг гарав одоо үргэлжилсэн байна. Тэгээд нэвтрүүлгийн цаг ерөнхийдөө бас өндөрлөх тийшээ хандаж байгаа. За тэгээд бас хуваалцж байгаад маш их баярлалаа. Гантлага багш маань тэгээд яг энэ санхүүгийн тал дээр бурханд өрөөгдөх тал дээр бас бидэнтэй бас цагийн турш үнэхээр ирчлээ хуваалцаж, Библиэс шинэ гэрээ хуучин гэрээ гэлтгүй бас нэлээд сайн хуваалцлаа. Тэгээд энэ сэтгэлдлүүдийг харахаар ер нь бол гантлага багш мундаг шүү. Тэгээд бас сайхан ярьж байна бай мундаг шүү. Тэгээд сайхан яриа өрнөж байна гэсэн нэг иймэрхүү сэтгэлдлүүд маш их байна. Ер нь гантлага багшийн фэнүүд их байна гэж хэлэхээр айгүй олон таны нөгөө шавнаар биелийн сургуулийн багшилдаг болохоор айгүй олон залуучууд бас таныг бас аяг дэмждэг байгаа. Тэгээд ямар ч өнөөдрийн нэвтрүүлэг маань ингээд инх өндөрлөж байна. Тэгээд бидний урилгыг хүлээн авч бас бидэнтэй хамт ярилцсан гантлага багштай үнэхээр их баярлалаа гэж хэлмээр байна. Баярлалаа. Сэргэлэн маань бас нэвтрүүлгийг өндөрлүүлэх үү. За. За тийм байна. Доод цуураатаа ташгүй тий. Аха. За чи ярьсан дээр юм байна. Сүхэ ярьсан дээр. Сүхэ ярих гайгүй.
За тэгээ өнөөдрийн нэвтрүүлгийг бас дуустал нь үзсэн баярлалаа. Тэгээд бараг 30-аад хүн тасралтгүй үзсэн байна. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлэг маань ингээд Бурхны үгийг хүсэмжлэхүү групп дээр бол ингээд хадгалагдаад үлдэн та бүхэн бас хизээч хамаагүй ороод ингээд нөхөж үзэх боломжтой. Бас удахгүй манай YouTube сувг маань ч гэсэн удахгүй нэгдээд контентууд ингээ хийгдээд явах болно. Тэгээд ямар ч гэсэн өнөөдрийн урилгыг хүлээн авсан гантлан багштай маш их баярлалаа. Тэгээд таны цаашдын бас ажил үйлчлэл дээр Бурхны ирвэл дүүрэн байх болтугай. Та бас манай группийн энэ үзэж байгаа хүмүүст хандан бас та бас мэдчилгээ Мэдчилгээ. Тийм одоо нэвтрүүлгийг одоо дуусгаж те хааж. За тэгээд би бас ярих болсон зүйлсийнхаа жоохон хэсгийг ингээд хөгдүүлсэн байгаад байгаа. Энэ бол хамгийн бац чухал хэсэгтэй жоохон хөвтэй байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол нөгөө санхүүгийнхаа тал дээр бурхнаар эвэгдэн бас бурханд итгэл найдвараа тавина гэдэг бол яг зүрхний хандлагатай яалтчгүй холбоотой болчиход байгаа. Яа тэгэхээр шинэ гэрээн дээр нухуу баяны тухай одоо нэг сургаалт зөвлөл жижигхэн сургаалт зөвлөл байдаг тийм. Энд бол юу гэхээр тэр одоо баян бол би амбаараа томсгоод асар их одоо урууц хураастай учраас амбаараа томсгоод олон жил амар чимээр идэж ууя гэж амхандаа би хэлье гэж өөрийнхөө амин голдоо хэлье гэж. Тэгэнгүүт эзэн те мунхаг минь өнөөшин чиний амь авагдана гэж ингэж хэлж байгаа. Тэгэхээр энд бол нөгөө нэг тэг эзэн хүсвэл би амьд байж үнийг болон түүнийг хийнэ гэсэн хандлагатай байгаа чи ямар ч итгэгч чинь. Түүнгүүгээр зүгээр нөгөө хүмүүс айгүй болон би ирээдүйд одоо тийм ажил хийгээ тийм мөнгө олоод тэгэж үр тавиад байр аваад тэгээ тэрийгээ тэдэн жил тэгээ төлчин гэдэг. Гэтэл яг энэ бол нөгөө цаашид болох зүйл найдаж байгаа боловч эзэн хүсээд амьд байвал гэдэг бид нар өөрсдөө санах хэрэгтэй шүү. Бас нэг баян залуугийн түүх байдаг шүү дээ. Тэр бол бас их сонирхолтой. Тэр залуу бас баялгаа маш их хайрлаж байсан. Есүс эзнээс би яаж мөнх амьд хүлээн авах вэ гэж асуусан. Есүс бол түнд одоо бүх зүрхээрээ эзэн бурхнаа хайрл, бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа хөршөө өрөө адил хайрл гэсэн энэ үгэнд тэр бол айгүй ихэрхэг байдлаар хариулж байгаа дүр зураг харагддаг баг. Юу гэхээр энэ чинь би угаасаа багасаа зөрчихгүй ирсэн. Харин энэс илүү юу байна гэж тийм. Тэгэнгүүт чи бүх хөрөнгөө ядуус одоо зарж байгаад ядуус тарааж өг гэсэн чинь нөгөө залуу царай бараад явлаа гэсэн юм. Тэгэхээр энэ залуу бол тэр хөрөнгөндөө маш их зүрхээ жаргасан залуу байхгүй. Зүрхээ тавьчихсан. Тэгээд тэр бол нэгсэлээ Есүсийг авахгүй байхаар шийдээд явж байгаа хүн. Тэгэхээр энэ өнөөдрийн одоо намайг сонсож байгаа энэ хүмүүстэй хандаад юу гэж хэлэх вэ гэхээр таны зүрх яг хон дээр яг одоо байна уу? Эсвэл санхүү олох дээр одоо байна уу гэдгээ бид нар үе үе шалгах хэрэгтэй. Бид нар өөрсдөө мэдлгүй ингээ нэг мэдсэн чинь те хэрэгцээнээсээ болоод тийм ч мөнгө юм ч машин авах мөнгө юм ч юм тийм ч юм хүүхдийн төлбөр гэдэг ингээд нөгөө буцаад бид нар байран дээр ирэх хэрэгтэй. Эзэн минь юу болж байна? Би одоо ингээд өөрийгөө харсан чинь мөнгнөөс өөр юм бодох болчихжээ. Ам ангаагаал мөнгө, ам ангаагаал зээл, ам ангаагаал тэгэх боломж байна уу? Энэс ч илүү чухал зүйл гэж байгаа шүү дээ. Би үнэхээр эзэн минь тань таартай, би таныг дагаж амьдрахыг хүсэж байна. Надад заримдаа юу ч байхгүй ч байсан те. Одоо Хабакук номон дээр байдаг шүү дээ. Хашаандаа хоньгүй, усуу эзмийн одоо мод жимсээ гаргаагүй байсан ч би авралын бурхандаа баярлах болно гэж те. Баярлан хөөрч амьдрах болно. Гэсэн ийм л хандлага та бүхэнд байгаасай гэж хүсэж байна. Ийм зүрх сэтгэлийг бурхан бол үнэхээр шагнадаг гэж би үнэхээр итгэж байна. Тэгээд өнөөдөр надтай бас хамт байсан баярлалаа. Эзэн бурхан та бүхний залбирлыг та бүхний бурхантай өнгөрөөж байгаа цаг нөхөрлөл тэр бүхэнтэй ч хамт байж таны хүслийг сонсож те өрөөж өгөх болтугай гэж байна. Өрөөж байна. За баярлалаа. За тэгээд дуустал нь үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Оролцсон ганаагчдаас дахин баярлалаа гэж хэлмээр байна. Ингээд өнөөдрийн нэвтрүүлэг инхүү өндөрлөж байна. Эх 7 өдрийн бүтэн сая өдөр 10 цагт бидраас хамт 10 цаг биш бүдэр ийл 9 цагт байгаа тий. За ямар ч байсан зардал нь хутахгүй гарах болно. Тэгээд эх 7 өдрийн нэвтрүүлгээр уулзлаа баярлалаа. Баяртай. Тэгээд дахин уулзцгаая. Тэгээд нөө анаагш маань ч гэсэн хэрэгтэй зөвлөгөөнүүд өгсөн баярлалаа. Баярлалаа. Баяртай. Баяртай.